Сайн байцгаана уу? За сайхан үлжиж гин үү? Зэ. Гадаашин цасмаас орох гээд бас нэг сайхан биш үү те. Энэ жил ер нь цас жоохон багтай өнгөрөө. Тэгээ одоо цас харсан чинь ер нь миний хувьд их баярлж байна. Гой санагдаад цас ороод. Сая би шинэн гарснаас хойш ажилчтайгаа бас Ахтуу амраг садангууттайгаа бид нар хамтдаа урагшаа нэг аватар кино хийсэн газар нэг тийм газар руу аяллаар яваад ирлээ л дээ. Их сайхан газар байна. Тэгээ их өндөр уултай, их үзэсгэлэнтэй сайхан газар байлаа. Тэгээ биднээс яг тэр газар очисон чинь бороотой байсан. Айгүй бүрхэг бороотой. Тэгээ бороотой байжгаад бороо бид нар дээшээ нөгөө уул руу ингээд нэг юм юу лээ? Лифт нөгөө дүүжингүү лифтер дэше өгсөн л дөө. Тэгээ бороотой байж байгаа дээшлээд яваад явж байхад үүлэн дунд ороод тэгээ үүлэн дунд орж байгаад үүлний дээр гарчиж байгаа. Тэгээ борооноос үүлэн дунд ороод үүлний дээр гараад тэгээ дээр нь гарсан чинь ямар ч одоо үйл байхгүй юм сайхан цэлмэг нартай их гоё тийм мэдрэмж төрсөн. Тэгээ тэрийг харахад ер нь бурхны тэр бүтээсэн гайхамшигтай тий ертөнц ямар агуу юм бэ гэдгийг харж бас гайхаж биширч магтаж байлаа. Тэгээ хүмүүсийн бүтээлийг бид нар бас гайхаж биширээд байгаа. Натаа хамт явж исэн бас энэ гайхамшигтай бүтээл, энэ гоё юм, энэ өндөр уул руу гарах гэж энэ их бүтээн байгуулалт ямар гайхамшигтай хийсэн болоо. Яаж хэрхэн хийвэл олон асуултууд бид нар ингээл гайхаж биширч байгаа. Мэдээж үнэхээр гайхалтай зүйл байсан. Тэр хэдэн мянган метр өндрийн дээр хүмүүс гараад тэгээ ингээд шил мэлэн гүүр мөрөн дээгүүр ингээд алхаа доошоо харахад хэдэн мянган метрийн доор ингээд тэрүүгээр ингээд янзын сайхан бүтээн байгуулалт хийсэн байгаа юм л да. Бүтээн байгуулалт хийсэн байна. Үнэхээр хүн харахад бол гайхамшигтай бүтээн байгуулалт хүний хийсэн. Тэгэхдээ тэр бол энэ дэлхийн ертөнцийн хажууд өчүүхэн элсний ширхэг төдий бишрэн зүйл байхгүй. Энэ дэлхийн ертөнцийг хүмүүнийг нар сар од гарих агаар амьсгал энэ бүгдийг бид нар бурхны бүтээлийг тооцоод үзэх юм бол тэрнтэй харьцуулаад үзэх юм бол тэр агуу их бүтээл бол өчүүхэн жижигхэн элсний ширхэг мэт бяцхан жоохон зүйлсэн. Биднүүд гайхамшигтай харагдаж байгаа ямар гоё юм бэ, ямар мундаг юм хүү хаа гэдэг айгүй сайхан зүйл. Гэхдээ хажуудаа байгаа хүнийг хараад дээр мандж байгаа нар сар од бидэнд өдөр бүр бэлгэлдэг бурхны бидэнд өгж байгаа агаар салхи нойр, мэдрэггүй, хайр, зүрх сэтгэл энэ бүх зүйлтэй тэр агуу бүтээлийг харьцуулах төчүүхэн жижигхэн санагдсан. Халелуя, бурхан ямар агуу гайхамшигтай байхтайсан. Үнэхээр бурхан гайхамшигтай гэдгийг би тэнд очиод бүр илүүгээр мэдэрсэн. Бурхан үнэхээр гайхамшигтай юм аа. Тийм гайхамшигтай бурхан өнөөдөр биднийг хайрладаг юм байна гэж бодохдоо олон илүүгээр бурхныг магтаж, хүндэтгэж, түүний сүр жавхланд сөгдөн мөргсөн тийм цаг байсан. Бидний амьдралд ер нь олон сайхан зүйлсүүд тохиолддог. Олон хүнд хэцүү зүйлсүүд ч тохиолддог. Ойлгогдохгүй зүйлсүүд ч олон тохиолдно. Бидний яг явахын өмнөхөн манай цуглааны итгэгч Намнан ах маань бурхны орон руу очсон байгаа. Тэгээ пастор манай цуглааныхан бас ажил явдал оршуулгыг нь сайхан үйлчлээд эзний өрөөлөөс ингээд дууссан байгаа. Тэгээ намайг борд хятадд явж байхад бидний хайртай дүү хүлгээ дүү маань бас бурхны орон руу явсан байгаа. Манай ээж юм бас нэг дүү идэх. Тэр хүн бас бурхны орон руу явсан байсан. Тэгээ эргээд ирээд тэр бүгдтэй ингээд нүр тулаад уулзаад уулзраад ингээд байж байхад яагаад ийм юм зүйлсүүд болдгийм болоо гэдэг асуудлууд бий болсон. Яагаад энэ өхөл хагцл байгаад байгаа юм? Яагаад энэ зовлон зүдгүүр байгаад байгаа юм? Яагаад ийм уй гашуу бидний амьдрал тохиолдоод байдаг юм бол гэж. Бид энийг хариулж мэдэхгүй. Бурханд хариулт нь байгаа. Бидний хувьд Бурхны агуу гайхамшигтай ерөөл, агуу гайхамшигтай уучлал, агуу гайхамшигтай хүч чадал, агуу гайхамшигтай алдар нэрийг хүндэтгэж, итгэж, хүлээн авч дагах нь бидний хувьд хийх ёстой зүйл маань. Амен. Бид энэ бүгдийг чин зүрхнээсээ хийж бурхныг хүлээн авах юм бол
эцсийн тэр нэг өдөр энэ дэлхий дээр тайлагдаагүй. Энэ дэлхий дээр ойлгогдоогүй тэр бүх зүйлийн учрыг Бурхан бидний зүрх сэтгэл тайлж өгөх болно гэдэгт би итгэдэг. Тэгэхээр тэр гайхамшигтай Бурхан тэр агуу хүчрхэг нэгэн бидний талд байгаа гэдгийг би түрүүнд хэлсэн тийм үү? Тэгвэл Библиэс харах юм бол тэр Бурхан хүмүүст маш олон удаа өөрийн гайхалтай амлалтуудыг хэлсэн байдаг. Амлалтуудыг хэлсэн байдаг. Сони шүү. Бидэнд нэг айл Бурхан амлаал яваад. Чи инг би тэгнэ, чи тэг би ингэн. Чи миний хуулийн дотор байвал би чамайг өрөөн. Тэ? Авраам, Сара хоёр дээр би чамайг үр хүүхдийн чинь Тэнгэрийн одноос далайн эргийн эснээс олон болгоно. Би чамд амлаж байна. 90 настай Авраам аль хэзээ хөгшин болцсон өө эмээ хоёр дээр очиод яриад байгаа шүү дээ. Одоо манай ээж 70 гарч байгаа. Лавга чамайг би хүүхдтэй болгоно гэж Бурхан ирээл хэлвэл яах вэ? Итгэх болов? Эцүү дээ. Тэгтэл аль хэзээ энэ Авраам, Сара хоёр бол бүр ирмэр аль хэзээ гарцсан тийм хүмүүс байсан. Тэг өмнөх Библийн эсгтэр 17 дугаар бүлэг дээр очиод харах юм бол энэ ч ингэж байгаа шүү дээ. Тэд Авраам чиний эхнэр Сара хаана вэ гэж асуусан. Тэд майхандаа байгаагүй. Тэр зохих цагт нь би чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун эхнэр Сара чинь хүүхэдтэй болно гэжээ. Сара ард нь майхны үдэнд зогсоод сонсож байв. Авраам Сара хоёр өндөр наслан өтөлж Сара хүүхэд гарах наснаасаа хэдийнэ хитэрчээ. Сара дотроо инээж хөгшин би өтөлсөн эзэн бит хоёр яаж ч жаргах юм блэ гэв. Эзэн Авраамд юунд Сара инээгээд хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж юу гэж хэлээд байна вэ? Эзэн дэндүү хэцүү юм байна уу? Тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүхэдтэй болно гэсэн. Амен. Бурхан энэ гайхалтай амлалтыг Авраам, Сара хоёрт хэлсэн. Харин Сарагийн хувьд юу гэж хэлсэн бэ гэхээр Бурханыг яг өөрийнхөө үнэлэмжээр үнэлсэн. Өөрийнхөө мэдрэмжээр. Өөрөө тэр юу гэж бодож ийн, өөрөө юу гэж ойлгож ийн, өөрөө яаж чадах вэ? Өөрийнхөө чадвараар л үнэлсэн. Хэлж байгаа юм чи те. Оо эзэн минь хөгшин болсон. Өөрөөр хэлбэл Авраам гэж байгаа. Нөхөр маань ализын хөгшин болсон шүү дээ. Бид хоёроор нь яаж жаргах вүлээ? Мэдхгүй жаргах гэдэг утгыг юугаар хэлсэн тэр орд ирний ажлыг хийсэн юм уу? Хүүхдээ гаргахыг хэлж байгаа юм уу? Бүү мэд. Бид хоёр яаж жаргах вүлээ? Ямар ч хэлсэн бид хоёр хөгшин болсон. Аль аль нь боломжгүй. Тэр хоёрын хувьд. Аль аль нь боломж хүүхд гаргана гэдэг ч боломжгүй, хүүхд хийнэ гэдэг ч боломжгүй байсан тэр хоёрын хувьд. Аль хэзээ нас нь хөтөлсөн байсан. Яагаад ингэж ойлгож байгаа бэ гэхээр тэд нар Бурхныг өөрийнхөө хэмжүүрээр хэмтсэн. Өөрийнхөө хэмжүүрээр хэмтсэн. Өөрийнхөө хэмжүүрээр хэмтсэн учраас тэр боломжгүй мэт санагдсан байгаа. Боломжгүй мэт санагдсан байгаа. Тэгтэл бидний эзэн Бурхан үнэн дээр бидний бодол санаа, бидний зүрх сэтгэл, бидний мэдрэмж, бидний ойлголтоос 30 60 100 бүр хязгааргүй агуу нэг юм а гэдгийг сараа мэдээгүй. Амен. Бурхан бол агуу нэг юм ах тусраа. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Өөрөөр хэлсэн. Надад боломжгүй зүйл байна гэж юу гэж асуусан тийм. Өөрөөр хэлж байгаа шүү дээ. Өгөөдөн хэлж байгаа тийм үү? Ээ, Сара чи юунд инээгээд байгаа юм бэ? Надад боломжгүй зүйл байна уу гэж. Одоогоор бол яг штэ гэж байгаа байхгүй тийм. Сара чи бити инээгээрээ яг штэ би шам хүүхдтэй болгоно гэж байгаа байхгүй тийм. Ийм нэгэн зүйл болсон. Нилээ хэдэн жилийн өмнө 10 гаруй жил. Тэгээд Бурхан тогтсон цагтаа гэж байгаа шүү дээ. 21-р ишлэлийн 9-ээс харах юм бол хэлж байгаа юм чараа. 2-р ишлэл Сара жирэмсэлж Бурхан түүнд хэлж тогтоосон цагт нь гэж байгаа. 17-р бүлэг дээр ч гэсэн хэлж байгаа. Би тогтоосон цагтаа чамайг хүүхдтэй болгоно гэж тийм. Энэ Бурханы цаг хугацаа гэж бас байдаг юм аах тусаа. Бурханы төлөвлөсөн, тогтсон цаг хугацаа гэж байдаг. Нэгэн цагт Бурханыг эсэргүүцэл яста яг штэ чиний наад ярьж байгаа юм чи бид эндүү сайн мэднэ тийм байдгүмаа гэл ингээд яриад байдаг тийм хүмүүс тогтоосон цагта яста нэг улаан хамгаалагч гэдэг шиг улаан Есүс чинь болцсон явж идэг тийм юм байдаг. Олон байдаг тийм юм. Энэ бол Бурханы төлөвлөсөн цаг ах тусаа. Би анх Есүст 1999 онд итгэсэн. Тэгээ 96 он 97 онд би 2-3 удаа цуглаан дээр очиж исэн л та. Яаж ч явж байгаад очисон бүү мэд тэгэл нэг японочдын цуглаан мөглөн дээр очиод тэгэл эхлээл очихдаа би чинь бүү тэнцээш ер нь хүнд гар байлаа шүү дээ бас тий. Номлол момл хийж яхад нь шоолоод инээгээл босцуугаад 9 шид болоод тэгэл
бөөн юм болж ирсэн. Тэгээ юу итгэх мэтгэх ихний тэр 2 очлтон дээр бол юу итгэх мэтгэх дагуулж ичсэн нөхдөр нөгөө манай найз дагуулж ичсэн. Гарч ирэнгүүтээ толгоор өнцгөө чиний толгооны эргүүг би арилгаад тэгээд толгоо молгоор дилсээл. Яагараа чи юм эргүү болчихдаг толгоо тамтан байл. Тэгэж мэгээд явж исэн. Тэгээ 99 он цуглаанд очиод Есүст итгээд одоо 99 оноос хойш 21 жил юм уу та тий. Үнэ. Тий. Есүс Христийг өөрийн авраг шийснэ болгон хүлээн аваад Баунтис зүүн тийш шазаалгүй түүнийг дахахыг хүсэн ирмэлцээд ингэ явж ийн л та. Магадгүй анх очиод би яагаад итгээгүй? 2 дахь удаага очиод яагаад итгэв? 3 дахь удаага очиод яагаад итгэсэн? Мэдэхгүй. Энэ Бурхны төлөвлөсөн цаг хугацаа байна. Тийм учраас ах トゥ усрын бид нар хэн нэгэн хүнийг өөрийнхөө хэмжүүрээр хэмжиж болохгүй. Ойлгож байна уу? Нөгөө дондог ирж байна. За энэ дондогт би 3 удаа Есүсийн тухай ярьсан да. Одоо ч болий доо. Энэ итгэнэ гэж байхгүй. Энэ өнгөрсөө. Энэ тамийн тогон чанагдахаар хүн гэж битгий дорой. Магадгүй та 5 дахь удаага ярил тэр үед чинь Бурхны товлсон цаг байж хэн мэдлээ. Амен. Магадгүй 6 дахь удаага ярил тэр үед чинь танд Бурхны товлсон цаг байж хэн мэдлээ. Хизээч та бүхэн бүү зөвхрөөрэй. Паулыг бид нар мэдж байгаа. Илч Паул амьдралынхаа ихэнх цагуудыг Иерусалим дахь итгэгчдийг алж шатаж мөшгөж тэднийг тарчлааж өнгөрүүлж ирсэн. Юу Есүсийг хүлээж авах битгий хэл. Есүс итгэдэг тэр хүмүүсийг бүгдээрийн эсэргүүцэж алж чадчихсан. Тэгвэл өнөөдөр Библийн Ром номын Чингэрээр Ром номноос хойш ихэнх номыг Илч Паулын бичсэн загтлууд дээр үндэслэж бичсэн байгаа. Бурхны сургаал. Библиэрээс үзэх юм бол Илч Паул эцэстээ бүр Ромын хааны өмнө хүртэл очиод Есүс Христийг тунхагласан тийм гайхалтай нэгэн тунхаглагч болсон. Магадгүй Паулыг тэр үеийн хүмүүс хараад Есүсийг тэр Дамаскын хугацаанд нь Есүсийг хүлээж аваад Есүсийг өөрийн авраг шилснээ болгоод Иерусалим дээр дагалдагч нартай уулзаж холбоо тогтоох гэж яхад нь түүнээс айж ирсэн. Энд чинь нөгөө алуурчин, энд чинь нөгөө хятаанч, энд чинь нөгөө Христ итгэгчнийг хавчдаг аимшигтай амтан. Яагаад үл хүмүүс өөрсдийнхөө бодлоор л бодоодсон. Энд чинь нөгөө алуурчин хятаач учраас. Харин бид Бурханд итгэж, Бурхныг өөрийн зүрх сэтгэлдээ бүрэн төгс оруулах тэр мөчөд бидний зүрх сэтгэл Бурхантай адилхан харж, Бурхантай адилхан ойлгож, Бурхантай адилхан уучлж, Бурхантай адилхан өгөөмөр болох боломжтой юм шүү ахтасна. Амен. Тийм учраас Есүс Христийг зүрхэндээ оруулаа гэж яриад байгаа шүү дээ. Тийм ээ? Зүрхнийхээ хаан судалд. Чиний зүрхний хаан судалд чи за өөрийгөө захирж байгаа бол өөр ямар нэг юм өөрийгөө захирж байгаа бол чамайг захирж байгаа бол түүнийг буулгаж тавиад оронд нь Есүсийг оруул. Есүсийг суулга. Есүсээр өөрийгөө захируул. Хэрвээ бид бүхэн Есүсээр өөрийгөө захируулах юм бол Есүсийн биднээс хүсдэг үр жимсийг амьдралдаа гаргах боломжтой гэдгийг хэлээд байгаа. Амен. Сара тухайн үед Бурхан тэдний гэрүүл ирээд ярилцаж хөрөлцөөд эзний элчнэр байж байх үед инээс тэр инээд бол Сара Бурхан талаас нь биш өөрийнхөө бодол, өөрийн зүрх, өөрийн цэнзүр, өөрийн хэмжүүрээр хэмжиж инээсэн инээд байсан. Библиэр хэлсэн байдаг. Бид яаж хэмжин түүгээрээ хэмжигднэ гэж. Амен. Бид Бурхныг яаж харж, Бурхныг яаж ойлгож, Бурхныг яаж хүлээн авч, Бурхныг яаж хүндэтгэн түүгээрээ л бидний амьдрал хэмжигдэнэ. Мөн юу тунхаглан түүнийг авнаа гэж хэлсэн байдаг. 20 жилийн хугацаанд бас юу хийсийг үзв? Есүс итгэсэн цагаас хойш олон хүмүүстэй нөхөрлөлөө, олон хүмүүстэй хамт явж ийлаа, олон хүмүүстэй итгэлийн амьдралаар хамтдаа амьдарч байлаа. Энд байгаа хүмүүс бас олон хүмүүс нь миний хажууд надтай хамт 10 гаруй жил, 20 жил шахуу Есүс итгэж явж байгаа хүмүүс байгаа. Ер нь нэг ажиглал байдгийг миний хэлсэн. Юу тунхаглан түүнийг авна шүү. Амен. Олон хүмүүсийн амьдрал ингээд хараад байхад мөнгө алга тэр юм байна. Энэ тийм байна. Тэгээд ингээд гэдэг хүмүүсийн амьдрал яг л тийм байдаг. Үндэ. Яг тиймэрэл үргэлжлээд байдаг. Сонин ах トゥ уснараа.
ийм юм дутуу байна, тийм юм дутуу байна, тэр ингээд байна, амьдрал хүрэлцэхгүй байна гэл ингээд яриад байгаа хүмүүс яг тийм хэмжигдэхүү нэрэл амьдрал нь байгаад идэг. Өсдөггүй, өөдөлдөггүй, сайжирдаггүй. Харин Бурхны өмнө талархал өргөж байгаа зүйлдээ итгэмжтэй байгаа тэр нэгний амьдрал алхам малхмаар өдрөөс өдөрт шат шатаар өөдлөн дэвшиж байгааг энэ 20 жилийн хугацаанд би бас олж харсан. Библи хэлсэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдраа гэж. Халелуя. Бид нар өнөөдөр Бурханаас авъя гэд. Авлаа гэж хүний сэтгэл зүрх дүүрдэг юм аа хүмүүсээ. Хизээч дүүрэхгүй. Энэ дэлхий дээр дүүрэхгүй ганцхан зүйл байдаг. Тэр нь юу вэ? Хардаа. Энэ ч нөх. Хүний зүрх сэтгэл дүүрдэггүй. Өөр юм бол дүүрэх боломжтой гэж. Хизээч хүний зүрх сэтгэл дүүрдэг. Харин байгаа зүйлдээ талархалтай байгаад түүнийгээ хуваалцаад өргөөд эзний өрөөлөөр баяр хөөртэй амьдрах юм бол Бурхан илүү их зүйлийг итгэмжтэй байна, сайн болмно гэд бидэнд өгнө гэдгийг Библи хэлсэн. Амьдралч үүнийг гэрчилдэг юм ах тусраа. Халелуя. Тийм учраас ах тусраа минь бүгдээрээ өнөөдөр баг зүйлд ч гэсэн итгэмжтэй амьдрцгаая гэж би та бүдийг уриалж байна. Бурханыг битгий өөрийнхөө хэмжүүрээр хэмж. Бурханыг битгий өөрийнхөө бодлоо, өөрийнхөө зүрх сэтгэл, өөрийнхөө хайрцагын дотор байлга. Бид нар Бурханыг энэ хайрцагын дотор байгаа гэж ойлгочих юм бол тэр хайрцагын дотор байгаа Бурхан тэр хайрцагын доторхоо л хийн. Хизээш түүнээс давж, хальж, түүнээс агуу хийж чадахгүй. Харин Библиэд хэлсэнчлэн төгс хүчит нэгэн Имануэль, Явэ түүнд боломжгүй зүйл гэж байхгүй гэдэгт итгэж, түүнийг тэр чигээр нь хүлээн авч, түүнийг дуулууртаар дагах юм бол бид нар Бурханы тэр ерөөл, ажил, ивэлийг өөрсдийн амьдралдаа хүртэх бүрэн боломжтой юм ах тусаа. Та Бурханы товлсон цагт нь нас хөтлсөн Авраамд хүү дөрүүлж өгсөн. Эзэн өөрийнхөө айлдсан амлсан ёсороо Сарагийн төлөө үйлцсэн. Тэгээд Сара жирэмссэн. Тэгээд Авраам хүүтэй болсон. Авраам өөртөө төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэж нэр өгсөн. Авраам хүү Исаака 8 хоногтод нь Бурханы тушаасан ёсоор хоцолсон. Өвчийг хөндсөн гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Бурхан Авраамтай гэрээ байгуулад чамаас төрсөн эр хүйссэн болгон гэрчин байгаа эр хүн болгон 8 хоногтоо хоцлуулах ёстой гэдэг тэрхүү тушаалыг өгсөн. Хоцлолсараа Бурханы гэрээний ард түмэн болох тэр тэмдэг тэр баталгаа болж ирсэн. Хүү Исаака төрөхөд Авраам 100 настай байсан гэж. Сара Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч бүхэн надтай хамт инээх болно гэж хэлсэн. Исаакийн нэрийг орчуулах юм бол тэр инээмсэглэл, инээдэг гэсэн тийм утгатай нэр байгаад байгаа юм л да. Бас сонирхолтой энэ нэрний утга. Яг Библийн хэсгээс аваад үзэх юм бол энэ хэсэгтэр Сара өөрөө миний амьдралд инээд бэлгэлсэн, миний амьдралд инээмсэглэл бэлгэлсэн гэж одоо бэлэгдэж тэр Исаакд энэ нэрийг өгж байгаа юм шиг. Тийм үү? Гэтэл бид нар түрүүнд хэлсэн 17 дугаар ишлэл рүү буцаад бүлэг рүү буцаад очих юм бол Бурхан Сара Авраам хоёрт амлж ерөөл хийж яхад Сара дооглон, доромжлон инээж байсан шүү дээ бас тий. Инээжсэн байхандаа. Тэгээ Бурхан чи юунд инээн вэ Сара гэж тэнд хэлжсэн. Бүх амьдралынхаа туршид Сарагийн хувьд Бурханы агуу гайхамшигтайг санаж дурсаж мэдэрч амьдрахын тулд инээмсэглэл, инээд гэдэг нэрийг тэр хүүдээ өгсөн. Энэ бол тодорхой хэмжээний бэлэг тэмдэг байсан. Энэ нэр магадгүй Сарагийн хувьд миний амьдрал боломжгүй байсан тэр бүх зүйлийг Бурхан боломжтой болгосон шүү дээ гэдэг тэр үйл явдлын бэлэг тэмдэг, илэрхийлэл, тунхаглал байсан байх. Тэгэхээр хүмүүс бидний амьдралд Бурхан маш олон зүйлийг амласан. Авраамийн амьдрал дээр бүр маш тодорхой харагдчих. 12 дугаар бүлгээс эхлүүлээ.
төрсөн нутгийг төрөл садангаа орхиод Бурхны амлсан ерөөсөн тэр сүү бал бурмаар бэлгсэн Канаан нутаг руу ир тэр газар би чамд ерөөлөг гэж амласан тэр амлалтны дагуу одоо ч гэсэн Авраам яг Библийн хэсэгт гарч байгаа хэсэгтэр тэр амлалтыг барин амлалтыг хүсэмжлэн амьдарч байгаа. Тэгвэл өнөөдөр яг хуучин гэрээнд Авраамд Бурхан амласан тэрхүү амлалт шинэ гэрээний хүмүүс бидэнд ч гэсэн бодитоор хэрэгжиж байгаа. Амлалт өгөгдсөн байгаа бидэнд. Авраамд Бурхан амлалтын Канаан нутгийг бэлэг болгож өгсөн. Тэгвэл өнөөдөр шинэ гэрээнд амьдарч байгаа хүмүүс та бидэнд өнөөдөр амлалтын мөнхийн улсыг ерөөл болгож өгсөн байна. Тэр бидэнд хэлсэн. Та нар надад итэг. Миний дотор бай. Би та нарын төлөө загалмаа дээр цовдлогдож үхлээс амилсан ялагч гэдэгт итэг. Аврагч гэдэгт итэг. Тэгхийн бол та нар аврагдах болно. Мөнхийн улсад мөнхийн мөнхөд надтай хамтдаа амьдрах болно. Би бол зам, ам, үний юм а гэдгийг Иесус Христ хэлсэн. Амен. Тэр амлалт өнөөдөр яг Авраамд өгөгдөжсэн хүчтэй амьд бодит амлалттай адилхан бидний амьдралд ч гэсэн яг тэр хүчтэй амьд бодит хэвээрээ бидний амьдралд бууж ирж байгаа маах тасраа. Энэ амлалтыг бид нар яаж хүлээж авна? Яг түүгээрээ бид нар үржимсийг хүртэнэ. Магадгүй бид нар энэ ч дээ нэг бэлэгдлийн шинж чанартай юм уу да. Айл хэдэн мянган жилийн тэртээ болсон энэ явдал одоо монголчууд биднэрт ер нь ямар байдлын ямар хамаа байна вэ гэж ойлгож байгаа бол танд хамаарахгүй. Тэгж бодож байгаа бол танд ерөөсө хүртээлж байхгүй. Харин үнэхээр Авраамд амласан тэр амлалт яг надад амлагдсан амлалт юм шүү гэдэгтэй адилхан ойлгож, итгэж, хүлээн авч, хүндэтгэж дагаж байгаа бол тэр амлалт яг Авраамын амьдрал ерөөл болж буусан шиг та бидний амьдралд 100% ерөөл болж болох боломжтой. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Тусна. Тэр өөрийн амлсан амлалтуудаа мөнхөд биелүүлсээр ирсэн. Амен. Тэр өөрийн амлсан амлалтуудаас нэгийг ч хөсөрдүүлж газар унгаагаагүй, хаяагүй, гээгээгүй. Бүх амлалтаа бидэнд биелүүлсэн. Түүний амлалт мөнхийн мөнхөд хүчин төгөлдөр, мөнхийн мөнхөд амьд, мөнхийн мөнхөд бидэнд зориулагдаж өгөгдсөөр гэсэн. Найзууд минь, ах トゥ с бүгдээрээ амлалтаа биелүүлдэг тэр Бурханд итгэж амьдрья гэж би та бүгд ятгах байна. Амен. Үнэхээр Бурхан амлалтаа биелүүлдэг. Тэр амлалт нь бид итгэх юм бол, бид түүнийг итгэлээрээ хүлээн авах юм бол бидний амьдралд хэрэгжих боломжтой. Эхнэр нөхөр хоёрын хувьд нөхөр нь хичнээн царай муутай байсан ч гэсэн, нөхөр нь хичнээн сул дорой байсан ч гэсэн, эхнэр хүн нөхрөө миний хаан хүү гэж тунхаглаж, ойлгож, хүлээн авах мөчөд тэр нөхөр өөрийнхөө хаан хүүгийн үргийг биелүүлэх болдог. Үр хүүхдээ төрүүлдэг, гэр бүлээ хамгаалдаг, хайрладаг. Тийм биз? Тэр магадгүй сул дорой, магадгүй чадвар муутай байж болно бос түүнийг харахад. Гэхдээ эхнэр хүн нөхрөө тэгж хүндэтгэж, тэгж ойлгож, тэгж хүлээн авах мөчөд нөхөр хүн өөрийнхөө үргийг гэр бүлдээ биелүүлдэг. За магадгүй та нар нэг Шрек гэд киног үзсэн үү? Шрекийн эхнэрийг хин гэдэг үлээ. Фионагийн ард талд юу гэж нэг дөрөв үсгтэй өгөөд гэж хэлээ. Гүнж гэж байгаа шүү дээ. Фиона гүнж гэж байгаа байхгүй. Тэр гүнж мөн үү? Фиона мангас шүү дээ үнэндээ. Фиона эмэгтэй мангас байхгүй юу? Яг үнэндээ бол тээ. Тэгсэн Шрекийн хувьд болохоор тэр чинь нөгөө Фиона эмэгтэй мангас чинь Фиона гүнж болчиход байгаа байхгүй. Нэг царайлаг, гоё, нэг сайхан юм Фиона гүнж болчиход байгаа.
Тэгэхээр энэ яг юмыг яаж хүлээж авч ин түүгээрээ тэрний амьдралд бууж байгаатай яг ялгаа. Магадгүй Шрэкийн хувьд тэр пиано гүнж тэр үзэсгэлэнтэй сайхан гоё одоо юу ч үгүй дурын булаагаал ингэж л байгаа юм л да. Ер нь за манайсын хувьд л тэр мангас л та тий. Юу гүнж мэн тийм амтан гараад ирэх юм бол шууд цухтаа шүү дээ. Тэрнээс юу вэ? Тэгтэл тэр Шрэкийн хувьд бол үнэхээр хийх юм хийгээ тэгэл дуулж мулаад үрдээ итгэсэн бүх кинон дээр эргэж мэргээл гоё явж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр Шрэк түүнийг гүнжгээд ойлгоцсон, гүнжгээд хүлээн авсан, гүнж гээд одоо итгэсэн учраас түүний хувьд гүнжил байгаад байгаа юм л. Тэгэхээр бидний амьдралд үнэхээр бид аливаа нэг зүйлийг итгэлээр зөв хүлээж авч, зөв ойлгож, зөв амьдрах юм бол тэр зүйл бидний амьдрал тэр чигээрэл буун. Тэр чигээрэл буун. Мөн түүнчлэн Бурхан бидний амьдралд амлалтаа биелүүлж, амлалтаа өрөөлөөр үнэхээр бидний амьдралд хүчин төгөлдөр байлгадагаатай адилхан бид ч гэсэн өөрсдөө амлсан амлалтанда итгэмжтэй байх ёстой юм шүү гэдгийг би таавд хэлхийг хүсэж байна. Библиэд хэлсэн байгаа. Та нарын заан за үгүй нь үгүй байгээ гэж тийм ээ. Санаж байна уу? Тийм биш л. За санахгүй би хэлээд өгье. Та нарын заан за үгүй нь үгүй байгээ гэж. Ойлгож байна уу? Жохон дургу болоод нэг дуурахгүй нэ тий. Заримдаа заан мартцсан болчдөг. Тий. Заан таг сандсан болчтой тий. Үндэ Библиэд бол бид заал гэсэн бол заагаараа байгаарай л гэдэг хэлсэн. Үгүй гэсэн бол үгүйгээрээ байгаарай л гэдэг хэлсэн. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдийнхөө амьдралд аливаа нэг зүйлийг үнэхээр итгэмжтэй, хариуцлагатай хандаж үйлдэх ёстой. Хүмүүс бид нар заа гэж хэлэхээс өмнө бодох ёстой. Энэ миний заа гэж хэлэх зүйл мөн үү? Биш үү? Хэрвээ заа гэж хэлсэн бол түүнийхээ төлөө бид нар хариуцлагатай амьдрах ёстой. Ялангуяа онцгойлон Есүс Христэд итгэдэг хүмүүс бидний хувьд заа гэж хэлсэн бол заал байх ёстой. Бидний итгэлийн амьдралын үр жимсээр бидний хүмүүст хандж байгаа хандлагаар бидний энэ амьдралд илэрхийлж байгаа өөрсдийн үйл хөдлөлөөр дамжуулж Бурхан гэрчлэгдэнэ гэдгийг Библиэд хэлсэн. Есүс гэрчлэгдэнэ гэдгийг Библиэд хэлсэн. Тэгэхээр би өнөөдөр зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байгаа юм биш. Би зөвхөн өөрийгөө илэрхийлж байгаа юм биш. Би өнөөдөр Есүс Христийг хүлээн авч өөрийнхөө аврагч хийснээ болгосон бол миний амьдралын алхам болгомоор амнаас гарч байгаа үг болгоноор үйлдэж байгаа үйлдэл болгоноор дамжуулж Есүс Христ илэрхийлэгдэх юм а гэдгийг бид нар ойлгох ёстой хатасараа. Итгэх ёстой. Тийм учраас амьд байгаа нь би биш. Есүс Христний өдөр амьдарч байгаа маа гэж Паул хэлсэн байна. Амен. Амлалтыг биелүүлнэ гэдэг бол хэцүү. Амлалтыг биелүүлнэ гэдэг бол хэцүү. Харин Есүс Христ Бурхан өөрийн амлалтыг 100% нэг ширхэг таслал, нэг өгүүлбэр, нэг үг үсэг үлдээлгүйгээр бидний амьдралд биелүүлсэн. Бидний амьдралд бүрэн төгс болгосон өөрийн амлалтыг. Харин тэр одоо биднийг Бурханы гэрээн дотор байж өөрсдөө Бурханд амлсан амлалт, итгэсэн итгэл, Бурханы тэрхүү өмнө хүлээсэн нэгүслийн өмнө хүлээсэн үүрэгтэй итгэмжтэй байхыг хүсэж байгаа. Бид Есүс Христэд итгэдэг, бид Есүс Христийг хүлээн авдаг. Бүх амьдралаараа би таныг дагна. Та миний амьдралын эзэн байгаач. Бүх амьдралаа танд өргөе гэж олон тунхаглалыг бид нэр хийдэг. Харин Есүс бидний зүрх сэтгэл төрөлцсөн эрхтэр мөчөд. Харин энэ амьдралын ирээн бараантай, энэ амьдралын хүнд хэцүүтэй тулгарх цагтаа бид нэр тэрхүү зүйлсээс хойшоо суудаг. Мартдаг. Үгүйсгдэг. Заримдаа 15 толгойтой атгаалж хармангас болсон дэлхий дээр давхиж идэг. Зарим нэг нь нөгөө гүнж мөнж чинь шүүрэнсэн шолмос болцсон явж идэг. Олон янзын байдлаар бид нэр өөрсдийнхөө амьдралд Бурханы амлалтаас ухардаг, уцдаг. Яагаад? Юунаас болоод бид нар буцдаг вэ? Юунаас болоод бид нар итгэмжтэй байдлаа алддаг вэ? Бурханаас холдох мөчд. Өөр ямар ч асуудал байхгүй. Бурханаас холдох мөчид бид нар итгэмжтэй байдлаа алддаг. Бурханыг үл тоох мөчид бидний итгэмжтэй байдлаа алдагддаг. Та нар миний дотор бай. Тэгвэл би та нарын дотор байна гэж Библи амласан. Бурхан. Тийм биз?
Энэ алхам, энэ нюансыг хараарай. Та нар миний дотор бай гэж хэлж байгаа. Бид Есүсийн дотор ирэх тэр мөчид Есүс бидний дотор байж өөрийгөө бидэнд таниулж, мэдүүлж, харуулж, улам илийгээр илэрхийлж, хамгаалж өрөөнө гэдгийг хэлсэн. Харин би та нарын дотор ороод та нарыг Есүс Христэд итгэгч болгоод та насыг нэг сайхан ингээд амьдруулад өгөө гэж Есүс Библиэлд хэлэв. Мөн ичлом дээр хэлсэн байдаг. Би та нарын зүрх сэтгэлийн үүдийг тогшоод байж байна гэж. Тийм үү? Тэр үүдийг нээх хэрэг зөвхөн бидэнд байгаа. Бурхан гаднаас нь карате хийгээд бидний зүрх сэтгэлийн үүд хаалгыг онгоолгоод ороод ирнэ гэж хэлээгүй Библиэд. Харин тогшоод байж байна. Нээх юм бол би орж чамтай хамт хооллож байх болно гэж хэлсэн. Амен. Ахтусан бид Бурхны дотор байж, Бурхныг хүсэмжилж, Бурхныг дагаж, Бурхны үгтэй байж, залбиралтай байх юм бол бид Бурхнаас олдохгүй. Бид сорилтныг ялан дийлж чадна. Яагаад гэвэл сорилт чөтгөрийг сатаныг ялан дийлдэг тэр нэг нь Бурхнаас ирдэг хүч, ариун сүнсний хүч чадал байдгийг. Бид нар өөрснөө үзэлцээд амжихгүй. Үнэндээ барахгүй дэрэг. Харин Бурхны хүч чадлаар бид нар чөтгөрийн эсрэг зогсох тэр мөчөд бид бүхэн ялалт байгуулж чадна. Загалмай дээр хэн үхлийг ялж дахин амилсан юм? Есүс Христ байхгүй. Бид нар үхэж амлаагүй шүү дээ. Ойлгож байна уу? Заримдаа бид нар өөрснөө баатар болцсон. Би нэг загалмай дээр үхээд амилцсан. Би нэг үхлийг ялцсан юм шиг ингээ бодоод өрөлт аваад зогсоод байдаг те. Ингээл бааранд бөө найзуудтайгаа ороо. Тэгээд арих уухгүй. Би чи Есүст итгэдэг хүн байхгүй юу? Гээл суугаал. Боломжтой юу? Боломж байхгүй шүү дээ. Үндэ. Эцүү. Заримдаа яа би юу сорилтыг ялна. Дийлэн чадна. Би чи Есүст итгэдэг хүн байхгүй юу? Гэлээ. Өөрийгөө би төвтэй итгэлийн амьдралаар амьдрах тэр мөчөд хүний амьдрал ундаг. Харин Бурхан төвтэй байх хэрэгтэй. Бурхан төвтэй. Миний эзэн бол ийм хүчрхэг Бурхан. Миний эзэн бол ийм агуу нэгэн гэдгийг ойлгож итгэж тэр эзэнд найдаж сорилтноос бид нар зүхтэж, холдож амьдрах хэрэгтэй. Тэгэхээр би дахин хэлхийг хүсэж байна. Бурханы амлалт бидний амьдралд мөнхөд биелд ирсэнчлэн бид ч гэсэн өөрсдийнхөө амьдралд хариуцлагатай үүргээ ухамсарлаж зөв зөвтэй амьдрах ёстой юм шүү гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Гэрлэхдээ та айлын сайн эхнэр байна. Ээж хүүхдийнхаа сайн ээж нь байна. Хадмуудынхаа сайн бэр нь байна гэж гэрэлсэн баг. Хин нэг үнтэй та гэрлэхдээ анхнаасаа л гэрлэхдээ за орж байгаа хадмуудтайгаа алдснаа гэж бодож гэрлдэг хүн байхгүй л баг тийм ээ. Анхнаасаа орох за нөхрөө гэрлэж байгаа чамаа нөхөртөөгөө сууж байгаа чамаа багаар бадснаа гэж бодож гэрлдэг хүн байвал горцны гарч амьдрал чинь там болно тэгж бодож та гэрлэж байгаа. Ир хүмүүс ч гэсэн ялгаа байхгүй. Бид нэр гэрлэхдээ хэлдэг тийм үү? Өвчтөй байсан ч, баян байсан ч, ядуу байсан ч, зовлон жаргалтай байсан ч бүх цагт чинийхэн дэрэгдэж бүх юмаа чамтайгаа хуваалцаж амьдрнаа гэж нэг нэгэндээ амладаг. Энийг амладаг. Энэ амлалтынхаа эзэн байх ёстой бид нар. Амен. Энэ амлалтынхаа эзэн байж гэр бүл үр хүүхэд хань ижлээ сайн сайхан амьдруулах нь бидний өнөөдрийн бас амьдралын нэг том чухал үүрэг юм байна. Үүрэг юм байна. Бусдын өмнө ч гэсэн би түрүү хэлсэнчлээ. За гэсэн бол заагаараа байх хэрэгтэй. За гэсэн бол та ямар ч нөхцөл байдал заагаараа байж өөрийнхөө амлсан амлалтаа биелүүлэх ёстой. Хариуцлагатай амьдрах ёстой. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн чинь энэ хариуцлага гэдэг зүйл, энэ итгэмжтэй байдал гэдэг зүйл байхгүй болчиход шүү дээ. Ялангуяа залилангийн хэрэг бол маш их өсөж байна. Сүүлийн 3 жил залилангийн хэрэг 5 дахин өссөн байгаа. 5 дахин шүү. Тоогоор 5 дахин. 5-аар биш, 5 дахин. 3 байсан бол 15 болж байна гэсэн үг тий. 30 байсан бол 150 болж байна гэсэн үг. Одоо цагдаа нарын залилангийн хэрэгтэй тэмч чадхаа байсан. Монголын цагдаа нар. Залт этгээдүүд нь тэгээ хүнээс залилчаал дураараа сайхан жаргал явж идэг болсон. Цагдаа нарын залилангийн хэргийн хойноос хөөцөлдөх тийм боломж байхгүй болсон. Нөөц болсон хүч чадал байхгүй болсон.
Аливаа нэг цагдаагийн газар очих юм бол тэр залингийн хэргийн өргөдлүүдээр хар мянгаараа овоолох хэрэгтэй байж идэг болсон. Миний хувьд манай компанийн хувьд 3-4 хүн залилуулсан одоо хэрэг байна. Бүгдээрийн цагдаад өгсөн. Өргөдөл бичээд өгсөн. Мөнгөлөгчөөр дамжуулаад тоож огооч алга. Бүр ёстонэр нохоо гуцаж байгаад шинж алга гэдэг шиг. Гүчиз ингэсэн үү? Тэнд чамаа хүнд ихсэн үү гэж ерөөсө хядааж харж байгаа ч юм алга. Тэгээ очихоор манай байцаагч нар хүрлцэхгүй байгаа. Гэсэн юм хэлдгийн гэсэн. Би ч одоо эхлээ өөрөө нэг 2-3 явж байгаа сүултээ очоод за амьдралынхаа алтан сайхан цагуудыг ийм юмд үрж одоо мэд үсээ өхүүлээд явах гээд одоо нэг өмгөөлөгч хөөсөлтөд явж байгаа л та. Тэгээ бид нар тийм байх ёсгүй маах тусраа. Бидний заавал за өгөөл үгүй байх хэвээр. Бид нар энэ дэлхийн ертөнцийн итгэмжтэй байж ич Христ Есүсийг гэрэлтүүлж Христ Есүсийг гэрчилж амьдрах хэрэгтэй юм шүү гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Амен. Та Бурхны өмнөөс амлалтаа бүү мартаарай. Та Бурхны өмнө амлалтаа бүү мартаарай. Энэ донд олон итгэгч нар байгаа. Олон хүмүүс Есүс Христэд ирээд итгээд усаар угаалгаад би амьдралынхаа туршид Есүс Христийн үгэн дотор байж түүнийг дагнаа гэж итгэж тунхаглаж амласан хүмүүс байгаад байгаа. Би танд хэлхийг хүсэж байна. Амлалтын дотроо зогсоорой та. Амен. Үнэхээр та амлалтын дотроо зогсох юм бол Бурхны амлалт таны амьдралд хэрэгжинэ. Биелэн шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Ингээд ах トゥ усрам эцэст нь хэлэхэд бидний аврагч, бидний эзэн, бидний Бурхан Есүс Христ бол өөрийн амлалтыг мөнхөд биелүүлдэг, мөнхөд биелүүлсээр ирсэн, хойштоо ч гэсэн биелүүлэх Бурхан юм шүү гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Тийм учраас түүний амлалтанд итгэж, найдаж амьдраарай гэж Есүсийн нэрээр та бүхэнд өрөөж байна. Амен. Гэрэмтээ судалтаа босоод эзнийг магтан хүндэтгэж залбирцгаая.